Одоо бол бид хоёр Ниц хот руу 30 минут вагоноор яваад Ниц хотоосоо онгоцоор Женев руу ниснэ. За буудалтай хүрээд ирлээ. Юу Кан хотын угаасаа бүх юм ингээм ойрхон. Тэгвэл энэ хоёрын хооронд чинь бас ингээд 18-19 евро авчиж байгаа юм. Вагоны буудал нь бол ийм жижиг хөөрхөн цомхон. За бид хоёр Ниц-Сент Августин гээд онгоцны буудалтайгаа ойрхон. Гэхдээ Ниц хотоос хотын төвөөсөө төвийнхээ нааталт байдаг буудал дээр буугаад онгоцны буудал руу явж байна. Энд чинь мангар хурдан ингээ байн хүрээд ирт юм шүү дээ. Өө амар юм шүү дээ. Аэропорт гэдэг нөгөө нэг трамвай хүрээд ирт юм байна. Араасаа хэдэн минутын зайтай л ирчихдээ явчихсан юм шүү дээ. А17 гэсэн тий. За 17-гоо олж. Сойда. За ингэ Женевт буугаад ирлээ. За Анси хотод ирсэн өглөө. Жаахан шивэрч байна. Хэд бас. Бороотой өглөө байна. Өдөр гарч ирчээл өглөө гэж яриад бааш тойлоо. Бороотой байна. Хитүү ногоотой. Тэгтээ гоё юу вэ? Өчигдрийнхийг бодвол дулаахан байна. Ширийг бодвол арай дулаахан байна. Анх ирж байхад жоохон сөрөн багш санагдсан юм. Тийм. Тэгтээ хоёлаас нэг хувцастай байсан. Өчигдөр нилээ. Аргагүй шүү дээ. Би чи бас шууд шорттой бууцсан. Шорттой буугаад гараад ирсэн болохоор өнөөдөр харин гайгүй ах шүгэ шүү. За өнөөдөр төлөвлөгөө бол бэлгүүн найзтайгаа эхнэр Марлатаанд бид хэд цогтой ишигээ нэг аутлет байгаа гой брендийн бүтээгдэхүүнүүд тэгээд маш өндөр хямдралтай байдаг гих сургаар шууд тийш одоо явах гэж байна. За бид явсаар байгаад явсараа л хүрэл ирлээ. Яг хаана ирснээ хэлэх гэсэн чинь орж ирдэг. Аутлет дээр чинь. Тий, орж ирсэн явсараа. Айгуу том аутлет гэдэг гэж. Тэгээд энд ерөнхийдөө нөгөө нэг айгуу их тийм нөгөө хямдрал зарлцсан байдаг гинэ. Тэгээд манай дээрийг одоо энэ Анси хотод ухтан авч байгаа бэлгүүнээ малаа хоёртойгоо цуг явж байгаа юм. Энэ хоёр маань бас гой энэ хэзээлэхээр дагуулаа явж байгаа. Тэгэд маш их баярлалаа хоёр найзтай. Тийм ээ. Тэгэл байх уу? Тэгээ одоо ингээд эхлээд ямарч байсан өнөөдөр аутлет гарах гэж байна оо. За. Усаар өдрийн шоу болт юм байна. Женев руу 42 км. Ингэж давхиж ороод. Тэгэл цаашаага хэдэн километр явж байна?
Өнөөдөр бидний хувьд болвол алдарт агуу жүжигчин Чарли Спенсер Чаплины одоо гэр музей өөрийнх нь одоо нөгөө тоглолт болдог байсан. Яг нөгөө тэр кинон дээр гардаг байсан. Тэр юунуудыг жижиг хөлбраар хийцэн. За. Тэгээ өөрийнх нь баримл. Ер нь бол яг л Чаплины одоо өөрийнх нь амьдралдаг байсан тэр байшин дотор нь л тэр эдлэн газар дотор нь л хийсэн юм. Тэрийг үзэх гээд явж байна бидээ хийд. Чаплингийнхаа нөгөө музей дээр хүрээд ирсэн. Бидэд амжих гад стогон дэвсэл байсан бэлгүү маань. Дахид жагаад хүрээд ирсэн. Энэ түүний амьдарч исэн байшин юм байна те. За энэ амьдарч исэн байшин нь. Тэрээр ямар ч гоё байшинд амьдарч исэн юм битээ. Гоод 10 ч юм дөө. Гэтэ ийм агуу том од. Ёстой. Сүртэй байшин байна да. За. Энд одоо юу яагаад юм За энэ Чарли Чаплины амьдарч Чарли исэн Чаплин. байшин гин шүү. Охоо. Байшин амьдарч исэн байна. Ингээл вэж идэх юм биш үү? Ингээд итгэж орлоо да. Ингэж ордог юм байна. Өшөртөө одоо ийм надад одоо энэ юу яаж вэ? Тэг энэ царайг нь л хаяад идэм байх тий. Тийм байна. Тийм байна. Гэтэ шал өөр болсон байх шүү. Өөрчлөгдсөн байна гэж үү? Тий. Тийм. Өөрчлөгдсөн байна. Энэ нүд нь ийм нүд байсан байгаа хгүй уг нь. Тэгсэн чинь хөнгөр нүдтэйсэн юм шүү дээ уг нь. Тэгсэн чинь энэ болохоор байхгүй болцсон. Тэ шал өөр болсон юм байна. За, Чаплингийн гэр музей дотор. Гэхдээ гэр нь ямар ч мундаг гоё юм дээ. Одоо энэ талаас нь ингэнгүүт хөгшин. Тийм биш шүү дээ. Тийм байна. Тийм биш. Жохон ингэнгууд өөрчлөгдөв. Залуу болоод. Ингэнгууд ингээ өөрчлөгдөв. Тийм. Ямар зөв юм те. Энэ одоо хөгшөрчөөд Энэ амар гоё зураг шүү дээ. Ингээ тараа. болж хөгшөр. Ингэнгууд залуу болоод ингэнгууд хөгшрөөд. За. Үгүй ямар ачи. Ямар ачийн те. Нэр үнэхээр гайхалтай юм байна. Ингээд энэ толинд Эйнштейн харагдаад Энэ ястаа сонин толио болон харагдахгүй байх. Би байхгүй юу гэж. Энэ тань харж байгаа нааш харж байгаа. Би бас байх. Танд энэ яаж байгаа үг нь би энд бас дотор нь яаж байгаа. Тэгээд тэгсэн чинь энд юу ч байхгүй. За энэ агуу хоёр эрхэм. Эйнштейн Чарли Чаплин хоёр. Одоо яг нөгөө нэг сахалгүй болохоор одоо ингээд бид нар ингээд мэдэх байгаа юм тий. Одоо сахалгүй өөрөө энэ шүү дээ. Энэ хүн шүү дээ. Харин тийм. Тэгэхээр шал өөр царайтай харагдаад байгаа байхгүй. Тий. За. Тэнгүүд дэлгэц ингээ байж Онгоцсон юм байна тий. Одоо бол онгоцсон байгаа юм байна. Одоо ингээ жишээлбэл ингээ яал орчиж байна. Одоо л онгоцсон гэсэн үг юм байна. За энэ Чаплины театр гэх юм уу юу гэх юм ч та. Гэхдээ энэ студиг бол мэдээж дараа нь барьж байгуулсан баг тий. Энэ одоо Тэрнээс биш манер бол өөрөө яг ийм студ бол байгуулаагүй хаа тий. За ингээд Женев хоттой ирээд. Женев. Одоо Нүүбийн төв байрны өмнө очиж зураг авах болох. Бидэд явж байна.
За ингээд нөгөө нэг алдарт нэгдсэн улсын байгууллагын 3 улс хамтал тий. Хөөе ямар айтайхан ойлнууд вэ? Доторх нь бүр гоё. Орох уу? Би сая зургийг авцсан. Авцсан уу? Дотор энийг ингээд жоохон яг ингээд ачаад тавьчмаар санагдаад байна. Улаанбаатар таммаар байна. Тэгээд цуслан дээрээ таммаар байна. Хөдөө орон нутгуудаар хүртэл ингээд явж тавьчмаар санагдаад байх юм. Тий. Ийм найл ер нь ингээд энтийн давж тавьчих яага болдгүй юм бол. Харин тий ингээд юураад доороо юм. Таага мус нөгөө цэвэрлэгээ мөвлөгээ бүх юмтайгаа ийм найл ингээд яагаад тавьчих болдгүй юм бол. За энэ ус Айгуу цэвэр ус. Нөгөө уудаг ус уу тий? оо тийм үү. Хятадны энэ уснууд нь Ингээ уудаг ус ч тийм. Оо за ингээд байж идэг аа. Сая бит хоёр нөгөө нэг энэ нойлын талаар ярьж байлаа л да. Аймагуудад таммаар байна, Улаанбаатар таммаар байна. Сая нойл чи яста амар нойл шүү дээ. Тийм таммаар нэг жоох явж бичлэг хийгээд яа бас нэг тий. Үндсний энэ доотлын нөхрийг жоохон тулж очиж байгаад. Зургийг авах. Action! За баярлалаа. Ямар гоё. За яодод явж гин. Манай баяр цэнгэлдээ. За бид гурав өнөөдөр ингээд за марлаа маань бол яваагүй. Ингээд бэлгүүнтэйгээ өнөөдөр амарсан. тийм марлаа гэстэй өнөөдөр амарсан. Бид гурвын одоо зорж яваа газар болвоос юу вэ? Монт Блан гэдэг. Монт Блан тий. Монблан гэх газар. Монблан. Одоо 3 хэд гэлээдээ Монбланы өндөр чи маш өндөр тийм болоо. Одоо Альпийн орооны өндөрлөг болох юм уу да. 3600 л хэвлээ. Өчигдөр юугаа таллаа нэг юм яриадсан да. 3000 хэдэн зулаа юм ирсэн. Их л өндөр юм ирсэн. Одоо яг тэд гэж бол худлаа ярмааргүй байна. Очиж байгаад өндрөө харъя. За тэгэл Монбланыг зориод явж байна да. Сайхан Монблан дээр гарч Хямраас иргэх явж байна. Гэхдээ нэг сонин нь анх ирж байгаад нэг ийшгээ Монблан руу зорио явъя гэж яхад бэлгүү маань бас хэлж исэн. Дээшгээ гараад ингээд цаг агаар таарах байх юм бол ямар ч одоо юу байсан те тикет микет авсан байсан ч гэсэн цуцалдаг юм аа. Тэгээ бас Монблан бол бас хүлээж авах хүнээ хүлээж авдаг. Хүлээж авахгүй хүнээ бол хүлээж авдаггүй гэдэг одоо бас нэг тийм яриа байдаг юм байна. Нэг сонин ер нь бол
Тийм ээ. Юу яасан бэ? Хавартаа манад одоо зочлоод ирсэн гарсан хүмүүс бол их хавар байна. Тэгэхээр нөгөө гал хоёр хулан хоёрын Яндал мэдээч. яндол мэдчихтэй гээл. Тэгээд бид зориод явж байна. Аргагүй тэгээд тэр их том өндөр хайрхан учраас дээшгээ цагаагаар моох юм бол гаргадгүй юм байна л ялтж байхгүй. Гарахгүй байгаа шалтгаан нь болохоор одоо доороо хэрвээ бороо орж байгаа юм бол дээрээ цас орж идэг. Доор бас ингээ гайг байгаад аяны цахилгаатай бороо орох ч юм уу. Жогон үүлэрхэг байхад дээрээ одоо янз бүрийн юм болж идэг байхгүй. Тэгэхээр ер нь бол үүлэн дээр гарнаа л гэсэн үг. Тэгэхээр маш өндөр болно. За тийм. Тийм байна. За ингээд бид ингээд явж байна да. Нүүрэн дээр ийм том уул багч бас л сүртэл. Явчихсан. Цагаагаар гайгүй байх шиг байна тэгээд бид ороод бид ирлээ. ороод ирлээ. Одоо ингээд дээшээ гарах гэж байна. Билгэн бол өндрөөс бол айдаггүй. Тийм мэдрэмж байхгүй. Бид хоёр бол жоох айнаа. Тэгтээ одоо яах вэ? Ер нь бол онгоцоор нисэж байгаа адилхан шүү дээ. Ер нь адилхан. Тэ? Онгоцоор нисэж байгаа. Тэр дээр бас санаа зовлтоо заяа арай. Юусоо. Өөрөө хайж байгаа мөртлөө хажуудах та. Юусоо. Санаа зовтгүй юу? Юусоо хаагадах шаардлага байхгүй. Заяа. За одоо бол ийм сайх шаардлахгүй зөө. Өөрөө яагаад байх шиг байна тий? Өөрөө нэг инфосер тийм. Юу сайх шаардлахгүй зөө. За явлаа та. Яг тийм нэг алсаг харагч шиг. Нэг хүмүүс дотор чихцэлж байгаа болохоор юу байдгүй юм бэ те. Айхтар. Сүүхийн айцтай бидрэмж авдаггүй юм байна. Яг цонхон талд биш болохоор гайгүй. Тий цонхон талд биш. Ингэж хаахал амар юм байна. Хараагүй байсан. Оо, яцтай. Наач хэвээр гоё бичлэг гарч ин тий. Йой. Би боя. Би боя. Манер гаралтай. Би зөө боё. Йоо. Тавшхаар эвгүй юм байна те. Би зөө боё. Йоо. Яаж чад энэ хүүхэн сүрч гинэ. Йоо. Яа. Яа, за нэг мэрлээ. Йоо. За 3100 литр лөө. Тэ?
Ийм 3266 3200. 466 юу? 3400 хэд байсан бэ? 66. Одоо ингээд Ийм өндөр дээр гарчлаа. За ингээд дахиад дэшгээ явж шít. Үдэс одоо 3466 дээр байгаа юм байна. одоо юу? Тэгээд дээшээгээ 4208 руу гарах нь байна одоо хэдүүлээ. 4208 руу гарна. Яа. Одоо хэд дээр вэ гэсэн бэ? 3460. 3466. Зүгээр 3000 дээр байж хаа. Бас 10 градустай. Нэр ястай ямар гоё өдөр гараад ирчихвэ нэр. Үнэхээр ястай л хүүгээл гисэн юм уу да. Тэр шиг л. Харалтаа одоо нөгөө уудууд чинь юу ч байгаа зү. Тий, харин Нөгөө амар өндөр уудууд чинь тэр доор харагдчих шүү дээ. доор аа. Тийм байна. Би үлдчихд юм уу? Яа. Тэр дээр гарна хэр бүр амар. За энэ зураг. Нэрчээ. За, нэр жоо няцгаад яадаг вэ? Нэцгээд амар харагдаад шүү дээ. Яа. Амар харагдах юм харагдаж байна харагдаж байна. Яа, тэр хараа ирж шүү дээ. За тэр. Яаж нэрэ? Гайгүй наа. Аггүй нэ. Түрүү нөгөө нэг савлаад байсан болохоор амар эвгүй байсан. Одоо савлахгүй байхад гайгүй. Яг тэр нэг хэсгээр савлт юм байна. Яа, Амира. уус руу гарч шүү дээ. Дэвтэр гарч юм шиг. Юу аим бэ? Тэр дээрээс чи гоё харагдсан шүү дээ. Аа болох юм. Бурхан. Яа. Аа болох юм. Гахалтай юм аа. Үнэхээр яа. Бурхан. Та тэн дээр харна шүү. Яа. Ямар амар. Өнөөдөр бол нэрээстэй цаг агаар бол үнэхээр гайхалтай байна. Харин тийм байна. Чос заримдаа гаргадгүй гэж байгаа байхгүй. Тэгэхэд ч одоо Яа. ийм сайхан Бурхан. өртөгч үүлгүй гэдэг шиг л ийм сайхан өдөр бидэн хоёр Монблант оргил дээр гараад ирлээ. Энэ дэшигээ яадаг юм бас гард юм байна те. Энэ дэшигээ шатаар гардаг юм байна те. Наанаас чи тэр дээш. Аа. За хоёул хаана зураг авах болох вэ? Гадаа юун зүгээр юм шилэн дотор болчихлоо зүгээр. Аа тэр нөө. Тийм шилэн дотроос ингээд. Аа тийм байна. Тэнгүүд тэр цаадлын хэсэг ингээ харагдсан тэн дээр байна. Ааха. Өөр ингээ тэр чигээрээ. Одоо цаас юу яагаад ирж байгаа. Хүүтэн угаас дээр Хүүтний үд бол нэг гайгүй байна. Зүгээр л нөгөө сэтгэл зүгээр явчихад байгаа байхгүй юу? Аа энэ чи харин зүгээр юм шүү. Энэ дотроосоо. Ийшээ тэгтээ хүүтэн байна. Аа тийм үү. Ийшээ бас хүүтэн байна те. Йоо. За ингэж харагддаг юм байна. Сүрлэг юм аа. Үнэхээр сүрлэг. Тэгэхээр энэ том оргил дээр ингээд ийм том бүтээн байгуулалт хийгээд жөөчдгийг дээш нь гаргаад ингээд ийм зүйл хийчихнэ гэдэг нь өөрөө гайхамшиг юм тий. Амар. Одоо ингээд тий агууг нүхлээд энэ өөрөө асар том бүтээн байгуулалт юм байна өө. Амар юм. Үнэхээр гайхамшигтай. Эндээ ингээд бүр музейтэй тий. Үсэтэй байна те. Энэ музей руу орж үзэх үү? Манай хаач.
За хальт орчих. Ингээд Ийшээ орчлоо. нэг уулчтیں۔ Бурхан минь ийм юмар нисдэг байна шүү дээ. За стоног арай нэг өөр сонирхолтой өөр хүмүүсийн хийдэг ажил баха юм тий. Энэ ус сараа нөгөө энэ уул маань өөрөө. Уул маань өөр тий. Тийм биш үү. За Шамоникс гэдэг. Энэ Монбланк оргил маань бол 4810 дээр байгаа. Одоо энэ рүү гарна. Одоо бид нар энд байсан. Одоо бид нар энд үү? Одоо энэ рүү гарна. Биш энэ рүү гардгүй гэсэн битүү. Одоо энэ рүү гарна гэсэн шүү дээ. Одоо бид нар энэ дээр байгаа арай. Одоо энэ рүү гарна гэсэн шүү дээ. Энэ рүү гарах юм болоо. Гарна гэсэн. Үлдчихөө. Энэ хараа. Замстай мэддэг. Амар ч амар юм. Ингээд гоо. Амар юм тий. Тэнд гоё музей нүд юм. Музейтэй юм бэ. Музей дотроо. Ааха. Яа. Йой. Яа ингэ. Гайхамшиг юм. 3842 дээр анх удаа гарч ирж байна да. Үнэхээр гайхамшиг юм аа нэрээ. Энэ уулыг тэгээд нэвтлээд бүр Энэ дээшээ ийм гаргаад. амар юм хийгээд. Тэгээ бүр лифт хийгээд. Юу гэсэн ч үгүй. За одоо бид нар яг за ингээд яг хамгийн дээр нь 3842 дээр хараад ирсэн байна. 42 метр гарсан байна. 12602 фит өндөрт байна. Ийм өндөр тэр гарч тээ. Манай хүн бол Та да. хурдан буухын сэнэлгч. Бүр тэр доор харагч тийм нараа. Нөгөө нэг уудуудаа харлаа. Тэр доор харагч тийм. Хүмүүс юу агаар явж штэ. Тэр авирж штэ хараа. Тэр хүмүүс явж штэ. Тэр доор нь хараа. Авирж ийн. Цанаар гэт. Сёны хадууш. За ингээд бас нэг гоё Монгол бүсгүүдтэйгээ таарлаа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явцгааж байна уу? Сайхан айлцгааж байна уу? Энэ дээр гарсан байна гэж. Тэгэхээр олон жил амьдарч байна. Оо гаруй жил амьдарсан. Тий, гэр бүлээр амьдардаг энэ ч бүгдөө. Тэгээ ээж дүү хоёр маань ирээд би тэд бас бяцхан жоохон аялал хийгээл гоё халамцуу ярианыхаа хулантайгаа таараад айгуу гоё сонирхолтой гоё байна. Айгуу гоё. Аялж гэнэ үү? Амжилттай юу? Харилцсан би нэг. Сайхан аялж байна уу? Тэд тест. Юу сайхан явчихсан. Айгуу Засахаа тий. олон газраар явчлаа. Тийм. Богино хугацаанд. Монблан дээр гараад ирлээ тий. Тэгэхээр Хоёр гайхамшигтай юм хоёр байна. Тэгээд энэ дээр ийм том бүтээн байгуулалт хийгээд энэ бол зүгээр нэр. Бид тэл харигтай болохоор жоохон онгоцоорч яваад, вагоноор ч нэг яваад тэгэл яваад. Энэ хараа ингээд нөгөө бүтээн байгуулалт хийж ирсэн үеийнхээ ингээд зургуудыг ингээд тавьсан байт юм биш тий. Тийм байна тий. Жинхэнэ нөгөө байгууламж барьж Одоо ирсэн. энэ л юм байна л да нөгөө зураг. Одоо ингээд энэ зураг авах гэдэг юм байна бид нэр. Тий. Тэгээ очирлж байна. Энэ дотраараа ингээд бүхэл бүтэн энэ хадыг ингээд цоолж яваад юм гайхалтай бүтээн байгуулалт. Мундаг юм аа мундаг юм тий нэрээ. Гайхалтай юм уу. Бид нар очирсаар байгаад яг нөгөө нэг газар нь хүрээд ирлээ. Ингээд энд нь болохоор юу ядг юм бэ? Тэр харж байна. Одоо энэ позо харчмаар юм байна.
Тэгээд ийшээгээ ингээ орохдоо юу яд юм бэ? Бүр тавчиг мавчиг өмсөж орд юм байна. Тэгээ хувцаа тайлаад бидний ойч хэрэг нь тун дөхөөд ойртоод хүрээд ирлээ. Нэг шүхэр байвал уг нь Дээр сая шүхрээр бууж ирсэн шүү. өсөрчмээр л. Шалгуудлаа яриад. Яг өсөрч ядах уу? Тэр доор шөхрээр бууж штэ. Шүхэртэйсэн бол. За. Тийм бэ хөрхий. Тийм зураг авах болохгүйгээр зүгээр үзэх гэж ирсэн өгш юм байна те хөрхий. Мэдрэмж авах гэдэг шүү дээ гол. Энд дээр гарч мэдрэмжийг аваад буцчих юм тий. За харахад амар юм байна. Одоо гой гар мараа ингэж мэд. Поз аваарай. Поз өдлөөрэй. Би энд видеог нь авч. Энийг авчихад болох юм биш. Гэхдээ цаа чинь хоёр юм авцсан. Тэрийг явгаар л бол да. За ингээд мэдээж дэлгүүрээр төгсгөлсөн төгсдөг, гарч ирдэг. Бүхэл үзүүр үйлчлэгээний ийм гой үзүүрүүдийн төгсгөл нь дандаа юу байдаг те? Дэлгүүр байдаг те. Тэгэл эдний энэ хавийн одоо энэ чи тосгон гэж явах уу? Тосгон уу? Монголааны энэ тосгон. Тосгон нь уу те? Монголан гэд ийм нэг баахан юмнууд байгаа гэдэг шүү дээ. Энэ чинь ус байдаг, юу байдаг вүлээ? Брэнд чинь нэг Монголан гэх брэнд байна шүү дээ. Сая та тэр бүр ингээд дайраад гарч иж байгаа үстэй. Тий. Тэр нөгөө нэг баал мал байгаа шүү дээ. Багрын тий. Монголааны үнэртэй ус гэдэг бас байгаа. Тий. Тэр чинь ерөөсөө энэ ориглоор нэрлэлсэн брэнд биш те. Манай Монголын нөгөө нэг амьд байглаас амар гоё үнэртдэг, борооны дараа их гоё үнэртдэг гэл ярьдаг яриа байдаг шүү те. Гэхдээ нөгөө манай монголч ганцхан тэр амьд байгалийн үнрээс гадна маш олон гоё үнэртэй байхгүй юу. Ингээ явжсэн чи гэв гинэт нөгөө юу яадаг шүү дээ. Аргалын утаа үнэрт ингээл ороод ирнэ те. Таан үнэртэн. Тэгэл Хүмүүс таан үнэртэн. гал түлсэн тий нэг гал түлээл нэг юм зуны орой нэг те шинх гээл бас тэр нэг үсэж мөрөөдөд байгаа шүү дээ. тэр чинь болоод бас л янзын үнэр шүү дээ. За бидгүр явсаар байгаад Монголоосоо буугаад тэгээд яваад Одоо харин далаа үнэртэж шүү дээ. Ансиг их Нуур үнэртэж шүү дээ. нууран дээр хөөдөрлөө. Нуурын эргээр хүмүүс гоё зугаадаа тэгэл биеийн тамир спорт хороо хийгээл гүүгээл Энэ ёстой гоё юм аа Байдаг юм нэ. байна. Амралт зугаалгын газар байна өө бүр. тэгээд би бэлгүүнд хэлэхгүй юу. Шинт чи ингээл гүүж юмар юм биш үү гэсэн чинь тэгж боддгий баг нэ. Хотлаа тэгж бодд юм аа. Гэж бол боддог байгаа гэж. Гэж бол боддгий. Тэгээд үгүй ээ гэж нээс аргагүй ах оо ажил төрөлтэй хүмүүс тэгээд өглөө манаас чи хар үрээр гараа явчихдаг юм байлаа тэгээд тэгсэрэн байтал за гарч гүйдээ мөрөдөө тэгсэрэн байтал өдөр өнгөрчдөг байх л та эн чи ингээд уг нь сайхан ингээд өө ингээл Та чи яадаг юм? Яг яадаг шууд юм. нугсуу галуу юу вэ? Би сая хун дээр очиод хараа юу яадаг байхгүй.
Хун харангуйтаа ерөөсө хунгийн дуу амд орж ирсэн тэгдэг байхгүй. Тэр ерөөсө хун хараад дуулах дуу биш юм байна. Жилдэн дассан хос хүн нуран дээр чигнэ. Их л удалгүй буун туснаас. Хун галаа ичж байгаа байхгүй. Хонгийн тухай дуу бол биш юм байна гэж. Тий, ер нь бол тэр чинь яг хун хараад дуулах дуу бол ерөөсө биш юм байна. За тийшлгүй тэгвэл өгшөө. Үнэхээр гоё юм байна. Энэ тэгээ сэлдэг гэж юм тий. Шууд ороо сэлж. Шууд ороо сэлчт юм тий. Ороо сэлж болно шүү дээ. Аа. Зундаа бол хүмүүс айгүй их сэлэх үү? Энд байгаа хүмүүс ч ингээд ороод тэр мэрэгөр ингээд ороо сэлээ. Тэр Аха. цаагаар ороо сэлээ. Тэгээ тэр нэг гулсуур шиг юм биш үү? Одоо энэ Тий. дээр ингээд тоглоод үсгээл Надаал. надаад Зуныг бол зугаатай өнгөрөх юм байна тий. авахд хэлбэлээс үзлээ. Тэглээ Яаж тэглээ. хийж байгаа амжаал. Тий. Үзлээ. Тэр нь өстой сайхан байлаа. Найзуудын маань бас үзүүлэх гэсэн сэтгэл Тий. амар гоё амжиж тий. Тэгээд их сонь тий угаасаа яах бол гэж ирсэн аа. Яг очсон чинь ингээл гоё тэнгэр сэлмэл амар гоё өдөр. Очиж байгаа л ямар ч гэсэн тэгэл. Өнөөдөр бүр гоё өдөр байна. Би бол Монголын дээр бол ам гараагүй шүү дээ. Тий. Үнэхээр Яаж ч магадгүй гэ тий. гэх юм бол очоод дээрээ үүлдээ болох юм бол гарахгүй. Тийм учраас үүлэн дээр гараад угаасаа гоё үзэгч юм байхгүй. Гэхдээ айгүй гоё байгаа байхгүй тэр нь. Тэгээд бас ингээл дээшээ гараад хамт ингээл нөгөө бас нэг авчирсан бас найз нөхдөд ингээл гаргаал тэдний бас сэтгэл нь гоё байхаар айгүй гоё байгаа байхгүй юу юм. Яг үнэ. Тэгэхгүй бол тэгээд за үзнэ заавал ингэнэ гэсэн юм бас нэг филддээ шүү дээ. Тий. Тэгтээ таад нөгөө нэг энэ нутагт нь байгаа болохоор яриад байдаг. Тэгсэн чинь манус болгоороо тэнд за тийм л юм байх таа л гэж бодоод байхаар Тоглоод нэг нарганаар ярьжсэн шүү дээ. Хүүгээл гээд хүлээж авах нь үгүй юу одоо маргааш үзье гэж ярьжсэн. Өстө хүүгээ гээд хүлээгээд авлаа да. тэгсэн яалч яахгүй. Янзын гоё байлаа. Бидний анх очиход бол айгүй үүлэхэг байсан. Яг дээшээ гараад ирсэн чинь ингээд үүлэн байхгүй болоод янзын гоё зүйл. Ар гараад. Гоё болсон. Дулаахан болоо. Тий, айгүй гоё болсон. Сайхан үзлээ. Ямар ч гэсэн бүх юмаа үзээд хэдүүлээ өстө нэг. Энэ манай ансигийн энэ мод айгүй гоё. Энэ нэр тийм байна. Энэ хараа. Бүр яасан гоё юм. Бүдүү юм байна. Хэдэн зуун жилийн настай бүдүүн мод ах шиг байна тий. Тий, одоо тэгээд эн чинь ингээ үргэлжлээд ингээ тэндээсээ ийм болчихсон. Ийм юм одоо модно. Азарган мод байна. Тий. Одоо энэ дугуйны зам, явах зам, хүний зам ингээд Тус хамгийн гоё ингээд хийцэн байгаа байхгүй тий. бүх Хот төлөвлөлт гэдэг чи одоо энэ л шүү дээ. ерөөсөө юм. Нөгөө альва хотод аз жаргалтай хот гэж яриад байдсан шүү дээ. Тэр чинь одоо энэ стресс нерв байхгүй сайхан аз жаргалтай ажиллаа нөгөө нервээ дуусаад ирсэн ч гэсэн тэр нөгөө байгаа юм нь айгүй гоё учраас хүн чинь нөгөө стресс тайлагдаад янзын гоё болж байгаа. Орчноосоо л ялва нэг юм шалтгаал шүү дээ. Тий шүү дээ. Тийм шүү яг үнэ. Тийм. Яг орчин. Орчин сайтай бол сайхан гоё байна. Орчин муутай бол тэгээд нөгөө гэрийн энергич муухай хахад гэр онцгүй байдаг гэдэгтэй адилхан л байхгүй юу. Үнэ шүү тий. Сайхан агаар, уул, ус тэгээд нөгөө бүх юмнуудын зохицуулаад бэлдээд өгсөн нөгөө хувь хүний өөрийнх нь өстой нэг жинхэнэ арчаал гэдэг л гараад байгаа юм л да яг Францад бол. Ийм сайхан бүрдүүлчихэд байхад тий. Тэ. Тэгэл тийм байж хад чинь л одоо энэ нуурлуугаа одоо ингээд нэг гэрт орон найз нөхөд ирэхээр л нуурлуугаа ирж байгаа юм да. Манайхаас бол одоо нэг километр ч хүрхгүй газар. Тэгэл ажил энэ төр гэсээр болохоо байж байгаа юм да. Тэгээд энэ хүмүүс тэгээд нөгөө европчууд айгүйх цагийг маш зөв өнгөрөөдөг. Цагаа маш зөв төлөвлөдөг хүмүүс. Өөрсдөндөө цагаа зарцуулж чаддаг Маш тий. зөв зарцуулж байгаа тийм хүмүүс байдаг болохоо. Албан байгууллагын ч тэр бүх юм нь ерөөсөө дан цагийн дагуу, мэйлийн дагуу бүх юмнууд нь яг нөгөө нэг тэдэн сарын тэдэн би яг тийм юм байгаа гэсэн бүр юм хуваартай болцсон байдаг болохоор. Одоо шууд очиод би ямар нэг юм хий гэсэн ямар ч юу байхгүй. Ааха. Ямар ч албан байгууллагад очиод тэрийг хийж чадахгүй яагаад гэх юм бол дахиад цаг өгөөл явуулна. За цагандаа ирээрэй гэж явуул. Ааха. Гэхдээ сая ингээд ороход төгтөл яг 1 минут болгоод оруулж байгаа байхгүй тий. Нөгөө Монблан дээр яг орохын үүдэнд нь бахан хүмүүсээ зогсоож байгаа л тий. Яг цагаараа л болгонгууд 1 минут хүлээж байгаа л яг ингээд оруулаад тий. Тэгэл ерөөсөө яг нөгөө тухайн яг цаг цагаараа тэгэхгүй бол хойшоогоо нөгөө хүмүүс нь бас шахацаар байгаа л нөгөө өдрийнх нь
дуусах цаг нь бас болохоо байчвал гэл янз янзын байдаг бах уу. Ер нь бол айгүй цагийг л барьсан. Яг л цаг яс цаг л тийм хүмүүс байна. Бүгд Тийм бах. Наад ч бас суралцах юм байна. За ингээд бид Сайхан байна. явсаар байгаад ямар ч байсан өнөөдрийн төлөвлөгөө бол амжилттай бүр 100%. Тий. Бийлээ. Бүгдийн сайхан үзээд баач сайхан гэртээ хоол ундаа идчихсэн. тэгээ даа.